Таны урд нэг хүн ингээд Apple Pay-ээр төлбөрөө төлөхөд та юу яг ямар мэдрэмж авсан бэ? Стратегийн төр байхгүй Apple Pay гэж орж ирэх хэрэгтэй юм байна. Угаасаа дэлхийн улс орнууд харахаар тийм бит юм байна. Apple-ыг оруулах хамгийн зөв зам бол MasterCard. Энэ олон төлбөрийн системүүдийг ерөнхийдөө та оруулж ирээд байгаа яг цаад шалтгаан нь юу? Хэдий болтол бид нар ингээд заавал барьцаалан зээлдэх гэдэг нөгөө ламбартны сэтгүүрээр явна тийм үстэй. Apple Pay нэвтрлээ гээл Монголын хоёр арилжааны банк шууд яриад хэлсэн шүү дээ. Голомт банк, TD Худалдаа авчны банк. Тэнгүүд бид нар ерөөсө Bonom гэдэг нэр сонсоогүй. Ямар ч банк T-карта Apple Pay руу холбол дэлхийн хаанч биш. Монголд хамгийн анхны Apple Pay гүйлгээ ер нь хаа нэгсэн гэж та тракчсэн тийм мэдээлэл энэ төр байгаа л ер нь. Яг одоо бол PayPal, Google Pay хоёр дээр ажиллаж байгаа. Хоёр дахь нь stablecoin суурилсан крипто карт. Ирээдүйд монголчууд нөгөө дургу coin-оор төлбөр хийдэг болох юм шүү дээ. За сайн байцгаана сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ Newtech podcast-ийн маань цоошин дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Мөн season 3-ын маань хамгийн ихний дугаар. Тэгээд цоошин стафтайгаар та бүхэнтэйгээ бас уулзж байгаатай баяртай. Тэгээд энэ удаагийн 3 дахь season-ийн хамгийн ихний зочноор Bonom компани хамтран үүсгэн байгуулагч Тузын дарга Цэрэндав ах маань оролцохоор ирсэн байна. Тэгээд Цэрэндав ахын хувьд гэх юм бол баг Монголын анхны софтвер инженерүүд энийг гэж хэлж болох бах тий. Мөн энтерпренеур тэгээд санхүүгийн салбарт төлхөө ажилласан ийм технологийн чиглэлийн хүн байгаа. Тэгээд бидний мэдэхгүй маш олон том технологийн ард ер нь хэлэлцээрт илүү их орж ажиллаж исэн юм хүн байгаа. Тэгээд илүү нарийн танилцахаар таныг урьж оролцуулж байна. За урилга хүлээж авч ирсэн баярлалаа. За намайг урьж оролцуулж чадаад баярлалаа. Тийм. За эхлээд хоёул зүгээр айгуу гоё юм хүмүүс жоохон шууд catchy байдлаар асууя гэж бодож байна. Таныг болохоор илүү Монголд ингээд Apple Pay ч юм уу дэлхийн томоохон төлбөрийн системүүдийг оруулж ирэхэд би хамгийн том нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг гэж би бол хувьдаа боддог. Тэгээд хэрвээ танд ингээд төрдөг филинг гэсэн зөв шууд эхлэе гэж бодож байна л да. Таны урд нэг хүн ингээд Apple Pay-ээр төлбөрөө төлөхөд та юу яг ямар мэдрэмж авсан бэ? Тэр яг ер нь гоё л доо. Ялангуяа эхний өдрөөс эхлээл илт ихсэн. За өнөөдөр бол би одоо нааш ирэхээс өмнөөс кофе шопоор бол кофе аваад картаараа уншаал гарчиж байгаа байхгүй. Чирүү анзарч байсан бол ямар нэгэн хүнсний супермаркет дотор хүмүүс ингээ очирлоо зогсож ирсэн чинь нэг хүн нэг утсаараа нэг нууц үг мүг оруулах гэдэг юм уу ноцолтол зогсоод байдаг шүү дээ. Тэрнтэй харьцуулахад тийс өөр зүйл байгаа байхгүй. Таныг баг Монголын хамгийн анхны софтвер инженерүүд нэг гэж хэлж болох бахтай. Ер нь та хизэнээс энэ технологийн салбарт орох болов? Яагаад орох болов гэдэг дээр хоёлаа хэлээд. Анхны софтвер инженер гэж болохгүй. Монголд бол софтвер инженерүүд их эртнээс орж бүр коммунист нийгмийн үеэс. Тэгээд одоо 90 он тэргээд би бол Гитэмсийг яг оргил үед нь төгссөн. Одоо яг софтвер инженерээр төгссөн. Илүү софтвер инженерээс гэхээс илүү би илүү CIO гэдэг тэр тайтл дээр бол өөрөө илүү дуртай. Ер нь өөрөө яг тийм байх гэж яг олон улсын түвшинд CIO гэж ямар хүн байх ёстой. Тэгээ тэр чадваруудыг эзэмших гэж маш их хичээсэн. CIO гэдэг нь Chief Information Officer гэсэн үг нэрвчлээ. Chief Information Officer. Яг бидний одоо тогтсон ойлголтоор бол хоёул энийг тавчин гоё тайлбарлаад өгвөл бидний тогтсон ойлголтоор технологитой холбоотой захирлууд гэвэл CTO тий Chief Technology Officer гэдэг нэршлэр л юу Монголд бол бүх position тэгж явж байгаа бах. CIO гэдэг нь ягаад заавал ийм технологийн бэкграундтай ч юм уу технологи дээр илүү based явдаг тийм ойлголт юм уу эсвэл үгүй юм уу? Юугаараа CTO-с ялгаатай гэдгийг та товчоор тайлбарлаад өгвөл. Ер нь бол яг технологи хөгжихийн хэрээр бизнесийн байгууллагуудад технологиг одоо бизнесийнхаа хурдсахур болгож хэрхэн ашиглах вэ? Одоо яаж энэ технологи ашиглаж бизнесээ сайжруулах вэ гэдэг энэ ойлголтыг дагаад CTO гэдэг албан тушаал голлож орж ирсэн. Одоо C-level-д орж ирж шүү дээ. Ангийн явжтал одоо энэ Industrial Revolution гэдэг чинь яг тэрнтэй холбоотойгоор технологийн асар том өөрчлөлт 2000 он одоо 2010 оны их үеэр гарч ирээд энэ өөрөө явсараад 2016 онд за
дэлхий бол энэ дараагийн шатанда шилжчихсэн байна гэдгийг дэлхийн эдийн засгийн форум дээр зөвшөөрсөн шүү дээ. Тэгэхээр энэ үеэс эхлээд байгууллагууд технологиг бизнесээ хурцсгах биш. Бизнесийнх нь үндсэн гол суурь хүчин нь өөрөө технологи юм байна гэдэг ойлголт руу очиод ингээд энэ дижитал трансформашн гэдэг юм модонд орсон гэх юм уу. Байгууллага бол ийшээ шуурсан. Гэхдээ сонирхолтой нь одоо юу гэдгийг дэлхийд даяар дижитал трансформашн хийж байгаа байгууллагуудын 80 орчим хувь нь амжилттай болдог. Энэ бизнесийг одоо дижитал трансформашн гэхээр технологи өөрчлөх гэж байгаа ш. Технологи ашиглаад бизнесийн моделийг өөрчлөх гэдэг байна. Тэрийг юусоо аль болох нэг ухаарддаг учраас амжилттай болоод байдаг. Энийг одоо бий болгож хийж тий энэний архитектурын ч бизнесийн нөгөө имплементашны ч хийж байгаа хүн өөрөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл манай бизнес дижитал трансформашн хийхэд бол бизнесээ өөрчлөх гэж байна. Технологи ашиглаад бизнесээ өөр загвар руу орох гэж байна. Тэгвэл энэ бизнесийн өөр загвар руу орох гэж байгаа стратеги нь юу юм? За нэг бизнес стратеги гараад ирж байна. Энэ стратеги дээр нөгөө технологийн хамгийн зөв хувилбаруудыг сонгоод буцаагаад энийг амжилттай хэрэгжүүлээд хийж чадах хүнсээ аяа. Ер нь бол технологийн ч бизнес ч эрсдлийн ч сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Яг гэвэл энэ хүн бизнест технологи өгөгдөл гэдэг хоёр ямыг маш сайн ашиглаж чадна. Нөгөө талдаа кибер аюулгүй байдал, кибер рискээс өөрийгөө бизнесээ хамгаалж чадах чадвартай. Олон талын чадвартай байх хэрэгтэй байхгүй. Тэгээ эн чинь энэ албан тушаал өөрөө тухайн үеэс эхлээд нэг тийм нэлээх нийтийн анхаарал төрсөн. Зөв. Манай подкастын зочдын бараг 70% нь шүтээс инкетемсийг төгссөн хүмүүс байдаг байхгүй. Одоо бараг та ингээд бараг сүултээ ингээд нэг нормал ойлголт боллоо. Та яагаад энэ чиглэлээр ер нь сурах болов, софтвер инженер гэж яагаад сонгох болов те тухайн үед. Тэгээд тэр дундаа төгснөхийн дараа банкны салбарыг бас яагаад сонгох болов. За энэ дээр бас дахиад өөр шалтгаанууд байгаа бах те. Тэр талаараа хоёлоо гой тавьчихсан. Та гой түүхээс олцлоо. Тий за яг хүүхэд байхдаа яг бусад хүүхэдтэй адил багш болно гэж анх мөрөдөж эхлээд тэгээд ер нь бол мат физик нэлийн сонирхолтой, жоохон техникийн сонирхолтой байсан. Тэр нь том болохын хоёроор электроник инженер болно гэх. Тэрэнд бол миний төрсөн ах амар нөлөөлсөн. Одоо намайг 14 5 таахад манайх тухайн политехникийн дэд сурж байгаад сургуулаа хайцсан. Ягаад гэвэл нөгөө шилжилттэй байхгүй. Тэгээд нөхөр зурагцдаг. Хаагийн хийдэг юм уу. Тэгээ манай гэршил дүүрэн зурагт. Тэгээд би хажуугаас нь жоохон оролцсон. Тухайн үед Аредио гэдэг нөхөр нэг орс сэтгүүлтэй. Тэрэн дээр айгүй гой санаанууд байдаг. Тэрийг турших гэж бас оролтсон. Тэгээ ер нь электроник инженер болно гэд шийдсэн байж байгаа. Яг 10 дугаар ангид ороод ирэх үед мэдээллийн технологи, програм хангамж гэдэг юм одоо бий болж эхлэв. Ер нь бол яг тэгэл явж явах үед компьютертэй танилцчихгүй. Манай сургууль дээр нэг Monel гэдэг компьютер ирээд тэрнгээр нь Digger гэдэг тоглоом тоглоод тэгж явж байгаа. Ер нь энэ компьютер нь илүү сонирхолтой санагдаад электроник гэсэн. Тэгээ програм хангамжийн чиглэлээр ер нь сурна гэдэг тийм ихтгэл өмчлөлтөй болчихсон. Би 10 жил төгсөөд эхлээд би хүмүүсийн математик компьютерийн сургуульд математикийн ангид орсон. Тэндээсээ гитэмс рүү шилжиж ирсэн. Зөв. Тэгээд төгслөө. За ажлын байрууд ямар байсан тухайн үед одоо хэр олдоцтой байсан. Надад л одоо мэдээллийн технологийн салбар дөнгөж л яригдаж эхэлж исэн байгаа болохоор Монголд ч гэсэн ажлын байрны одоо эрэлт нь бага байсан баг гэж бодож байна. Яг тэр чиглэлийн мэргэжилтнүүдийг авах. Тэгээд яг хамгийн боломжтой позишн газар нь л өөрөө банк санхүү эсвэл одоо телеком энэ салбарлах та гэж бодож байна. Таныг яагаад банкны салбарыг сонгож ажиллах болсон тэр талаар. Яг гитэмс бол яг од болж исэн үе. Тэгээд тэр утгаараа голдоо 3 дугаар курсээс ажилд орчдөг байсан. Би бол ажил хийдэг байсан. Тухайн үед нэг эмчилгээ энтер хийлгээд давхар ажил хийдэг байсан. Тэгээд төгссөн чинь цөөхөн хөх төгсөн шүү дээ. Ихэнх нь хойшлуулаад өвөл төгсөж байдаг. Хаврын төгсөлт өрнөх цөөхөн байдаг. Тэгсэн чинь амар их ажлын байрны санал ирсэн гэх тэнхмээр эхлэгч. Билүү сургалтын албаны даргуулаад дуудаад тэгсэн чинь нэг 6 ажлын байр байна. Чин сонирхож байгаа уулзаад үзгээд. Тэгээ надад тухайн үед бол би салин өндөртөд нь орондоо л гэсэн бодолтой байсан. Тэгээд тэр 6-гийн нэг нь голом танк гэхгүй. Тэр нэг голом танкнд нэг ажиллаж байгаад гарцсан нэг хүнээс асуусан. Ийм санал байна гэдэгс ч үчи шууд ороо.
наанча баясгалан гэдэг нэг хүн гүйцэтгэх захирал байгаа. Тэгээ ер нь бол амар шинийг санаачилдаг тийм зоригтой зүйл байгаа. Чи тэнд очих юм бол хизээч алдахгүй гээд. Тэгээ би нөгөө нэг өндөр цалин байлантай гээд өгний юуны газрын тосны чиглэлийн нэг компани, тээвэр зуучийн нэг компани энэ төр гээд юмнууд байсан. Цалин тэргээ болоод тэгээ банкнд орцсон голомт. Тэгээ анхных нь програмчлахгүй голомт гинэ. Зөв. Тэгээ та би ингээд таныг бас подкастт орохынхаа өмнө LinkedIn-ийг харлаа, таны LinkedIn-ийг. Тэгсэн чинь та голомт банкт 17 жилээ зориулсан байна тий. Анхны софтвер инженеруудын нэг. Тэгээ софтвер инженерээс хойш та CTO position дээр байсан байна. Тэгээ түрүүний таны тайлбарлсан CIO position. Тэгээ сүүлдээ IT advisor буюу технологийн зөвлөх гэж ярих бах тий. Болтлоо дэвшсэн байна. Тэгэд энэ 17 жилийн хугацаанд та юу нэг юу илүү сайн сурав? Юу одоо илүү их ойлгох болов? Ер нь технологийн бусад салбарын хүмүүсээс. Голомт банкнд ажилд орсон нь бол миний хувьд маш аз завшаантай. Тэнд тухайн яг ингээд банкны сектор ингээ өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгээ намайг ажилд орохоос нэг жил арай хүрэхгүйгийн өмнө 6-7 сарын өмнө лөө бүтцийн өөрчлөлт хийгээд яг барууны загвараар арилжааны банк ямар байх хэвээр гээд бүтцийн өөрчлөлт хийгээд тэн дээр шинэ менежментийн багт болцсон. Тэр нь дандаа энэ тэндээс ирсэн туршлагатай хүмүүс өөрсдөөс нь бас нөгөө оюутан цагаас орчихсон бүр ямаа мэддэг ингээ нэг юм холимог тийм удирдлагын багтаа. Тэр бол супер баг байсан. Гүйцэтгэх захирал өөрөө амар тийм шинэ юмд дуртай. Тэгээд геологийн инженер банк удирдах байгаа цорын ганц өөр мэрэгжил юм. Тэрнгээр бас нэг жоохон хүмүүсээ надаа банк авч чадахгүй энэ төрхт бас тийм юмтай. Тэгээ голомт банк өөрөө жижигхан соёлын дүүргөний дөрөв давхарт байсан. Тэгээ би анхных нь программист. Тэгээ өөрөлд бол бит хоёр ингээд хамт хөгжсөн гэсэн үг. Тэгээд дөнгөж одоо мастер виза картын гишүүн болчихсон. Гэхдээ нэг бизнес интернал яваагүй. Яг л нэг юм гараан дээр байж байгаа байхгүй. Тэр ч утгаараа нэг бүтцийн өөрчлөлтийгээд мэдээлэл технологи нэгжтэй болъё гэдэг. Программист хүн хэрэгтэй байна гэдэг ингээд явсан юм шиг. За тэгээ орсон цагаас хойш бол эхэндээ жоохон уучраа болохгүй. Мандраш чинь газар орсон учраас банк санхүү өөрөө бас нэг тийм сайн мэдхгүй. Гэхдээ би оюутан бахта төслийн ажил дээр хадгаламжийн програм хийж үзчихсэн. Үзэж явахдаа тэгж хамгаалсан. Тэгээ тухайн үеийн л Монголд байсан цорын ганц байсан хадгаламжийн програмыг зохиосон Бацук гэдэг ах дээр очиж зөвлөгөө аваад тэгээ тэр програм DOS дээр байсан аахгүй тэрийг би Windows дээр хийжсэн. Тэгээ програм нь хэр болсныг мэдэхгүй л дээ. Тэгээд ерөнхийдөө банкнд ороод за банкны удирдлага тий хамт олон гэдэг амар тийм шинэлгэлтэй. Би ч ямар урд нь гэж харьцуулаад байгуулга мэдхгүй юм шиг. Тэгэл ерөнхийдөө тэр гал дотор ороод явцсан. Тэр нөгөө нэг яг ихэнх одоо софтвер инженеруудыг харахаар нэг юм интроверттэй тэгэл нэг хайхтар хүмүүс рүү нэг амар төдийлэн нэг тийм одоо хамгийн сул скил надад тийм communication юм санагддаг байхгүй. Та одоо жишээлбэл энэ CTO, CIO, IT advisor гэдэг арай менежментийн түвшин рүү ингээд явсан байж тээ. Тэр одоо зөвхөн софтвер инженер ш. Тэр менежментийн ур чадварыг та ер нь хаанаас яаж сурав? Одоо 10 инженерийг та ингэж нэг хандл хийдэг болох хэрэгтэй шүү дээ, at least. Бас л нөгөө банкнаас л орно шүү дээ. Банкнд одоо миний шууд удирдлага гэдэг гамболд гэж захирлаасан. Тухайн үед үйл ажиллагаа хариуцсан захирал. Одоо ч голомт банкнд байгаа. Голомт банкны ерөнхийлөгч гэж байгаа. Гамболт захирал бол ер нь тухайн үеийнхээ одоо ч гэсэн ер нь Монголын менежментийн салбар гэдэг энэ салбарын анхдагч өөрөө яг тэр салбарынхаа бас одон гэх юм уу. Тэгээд зүгээр ингээд тоглоом шоглоомор надад нэг удаа би ерөөсөө энэ инженер хүнийг юм менежментийн чиглэл бэлдэж байгааг юм байна. Хоёулаа нэг үзээд алтах гэсэн байхгүй. Тий, сонирхолтой санагдаад байна гэдэг. Яг чиний сайн ярьсан гэсэн байхгүй. Энэ хаа газрын нэг IT-ийн инженерүүд нэг хүнтэй юм ярьдаггүй. Нэг компьютертойгоо л ярьж дэлгэц рүүгээ харсан хүмүүс ээ гэдэг нөө энийг хэлсэн байхгүй. Тэгээ ер нь бол би бол мань хүнийг багшаал гэж боддог. Мэдээж баясгалан захирал маань байгаа. Бас л мундаг менежер шүү дээ. Лидер, менежер гэдэг энэ хоёр чадвар ингээ ослолцсон байхгүй. Тэгээ тэр хүнээс бас сурах гэж хичээсэн.
Тэнгүүд одоо нэг юм асуулт гарч ирж байна л да. Таныг ингээд за одоо ингээд хамгийн одоо технологитой анхаардаг те хамгийн хин чиглэл рүүгээ мөнгө зарж чадах одоо салбар гэх юм бол банк. За тэгээ телеком. Тэгээд жинхэнэ нөгөө нэг инженеруудын хүсдэг нөхцөл байдал байгаа байхгүй те. Тэгэд энэ салбарт ингээд амар доороос нь эхлээ C-level-ийн түвшин бүр хангалттай хэмжээний одоо те орлого хашгаа танд ингээд бенефит өгч чадах энэ салбараа шууд орхиод яагаад юм эрсдэл өндөртэй стартап хийгээд хувийнхаа бизнес хий гэж юу зөв шийдэх болов. Тэр талаар та хэлвэл. Тэгээ 17 жил гэдэг чинь бас урт хугацаа шүү дээ. Тий. Тэгээд мэдээж эхлээд за банкнд бол хийх ажил асар их байсан. Надад сурах юм бас асар их байсан. Тэгээ ерөнхийдөө нэг бич банкнаас гарч компани байгуулъя гэж бас анх удаа ч өмнө 2-3 удаа оролцсон. Тэгээд нөгөө удирдах ажилд одоо удирдлагуудтайгаа хараад би нэг ингээ бизнес хийчмээр байна гэдэг. Тэгээд тухайн үед дандаа ямар нэгэн банкнд үлдэх надад шалтгаан гарч ирсэн. Магадгүй би өөрөө тэрэндээ илүү дуртай ч байсан ч байна. Банкнаас бас явах хэцүү шттэ. Жогоо хүүхдэл орж ирсэн юм чи. Тэгээд одоо 3 дахь оролдлого дээр гарсан гэх юм уу. Тухайн үед бол ер нь бүх нөхцөл байдал бүрдсэн. За CIO гэж хинбэ гэдэг бол банкнд маш тодорхой бий болгоцсон байсан. Digital transformation гэдэг зүйлийг банкны хувьцаа эзэмшиж төлөөлөл удирдах зөвлөл удирдлагын багт бүр ойлголцсон байсан. Энийг хийх ёстой гэдэг. Гэхдээ тэрийг бүгднийг ингээ хийгээд дуусгах гэдэг л өөрөө урт хугацааны ажил. Би өөрийнхөө яг энэ ажлыг хийх үнэ бас бэлтчихсэн байсан. Тэрийг удирдлагын бүх төвшөнд хүлээн зөвшөөрсөн тий. Өөрөлдвөл надад тэндээс гараад бизнес хийгээд явахад бүх юм бэлэн болчихсон байхгүй. Гараад бизнес хийнэ гэдэг шалтгаан бол би ингээд хүнээр бол 18 хүрэх гээд байна шүү дээ. Тэгэхэд нэг ялангуяа барууныхан гэрээсээ гараа авчдаг шүү дээ. Өөрийгөө олно гэд яг тэрэн шиг би ч гэсэн боломж банкгүйгээр хаа урч чадхаа үсэх гээд байхгүй. Бас надад зөндөө олон төлөвлөсөн юм байна те. Том одоо банк ч ингээд өдрөөс өдөр томорж байгаа шүү дээ. Банк томорно. Томрохынхоо хэрэг шийдвэр гаргалт удаашрна. Шийдвэр гаргалтанд оролцогч нарын тоо ихсэн. Нөгөө уян хатан байдал хурдан энтер чинь байхгүй болно. Тэгээ тэр нь өөрөө эргээд надад жоохон төвхтөө нэг талаасаа уйтгартай ч юм шиг тий. Тэр болго өөрийнхөө нөгөө ботсон юм а бас шийдэж чадахгүй шүү дээ чинь 12 хүн сууж агаад хуралдаад дийлэнх олгохоор шийддэг байхгүй юу? Удирдлагаараа. Тэгэхээр нөгөө дутуу хийцэн юм зөндөө амар гой продактууд хойд бас бодцсон зах зээл дээр. Тэг заримуд нь ерөөсө болохгүйсэн. Яагаад ч болохгүйсэн. Ерөөсө банкнаас гарч ижил нэг юм гэдэг нэг тийм ютал. Мэдрэмж юм. За тэгвэл таны одоогийн хийж байгаа яг боном тий. Бономын ер нь яг үндсэн зорилго үе яг энэ банкны салбараас гараад яагаад энэ бизнесийг хийх ёстой гэж бодох хүссэн. Та нөгөө аль хэзээ зах зээлд ийм байх ёстой байна гэдгийг харсан байсан биз дээ. Тэр ингээд яг ялгаа нь юу байсан? Яг ямар одоо сэтлэр та шууд бономыг ер нь хийх ёстой байна гэж бодсон. Ер нь банкнд байхдаа за голомт банкны процессинг төв гэж байсан. Тэрнгээр 5 банк тэндээс аутсорсинг үйлчлэг авдаг байсан. За тэгээ эхнээсээ заримуд нь гараад өөрчлөгдөд юм болсон. Хоёрдугаарт голомт банкнд байхдаа одоо банкныхаа найз нөхөд бусад банкнд одоо өөртөө адил CIO хийж байгаа залуучууд яг бизнес ялангуяа дижитал захин бизнес удирдах байгаа залуучуудаа хамтраад ер нь хэдүүлээ энэ operation cost өндөртэй хэсгээ дундын төв болгоё гэдэг энэ оролдлого хэд удаа хийсэн. Бүгдээрээ бүтлгүүцсэн. Би банкны холбоонд бас нэг жил дэдээр хэлэгч хийсэн. Тэр хугацаанд бас оролцсон. Бас амжилтанд хүрээгүй. Тэгээ ер нь бол тэн дээр ингээд мэдрэгдээд байдаг юм нь яг энэ дундын төвийг банкнууд нийлж байгаад биш дунд нэг юм independent processing center байх хэрэгтэй байна гэдэг тийм юу бол ихтгэл өмчлөлт төрсөн. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа финтех чиглэлд үйл ажиллагаа болж байгаа хэдэн компаниг үүсгэн байгуулагдах цагаас нь эхлээд тодорхой төвшөнд бол би ингээд зөвлөх байдлаар санаачлах байдлаар оролцож байсан. Гэтэ яагаад ч болоогүй. Ямар нэг тэг ер нь өөрөө компани байгуулад. Тэгээ би энэ бономыг
байгууллагатай хатуу итгэл үнэмшилтэй нь 2-3 юм байсан. За мэдээж стартап байгуулалт явж байгаа хүний хувьд бол номер 1 асуудал хөрөнгө оруулагч нь бол маш чухал. За хоёрдугаарт би одоо Монгол чи түрүү хэлсэн шүү дээ те Телеко банк гэд өөрөлдвөл яг энэ Монголын нөхцөлд дэлхий дээр ч бас тийм байдаг. Маш сайн технологийн хөгжилд хүрчихсэн, амжилтанд хүрсэн ийм банк санхүүгийн салбар байна шүү дээ. Тэрэн дээр нь би финтек байгуулад тоглох ч бас өөрөө амар эрсдэлтэй байхгүй. Тэгэхээр анханасаа барьсан ихтгэл үнэмшил бол за би эхлээд өөрөө IT компани байгуулсан. IT компани байгуулад тэр доороо юм стартапууд хийгээд ер нь алаад өгнө гэд нэлээ өөдрөг. Тэгээд тэрний нэг нь боном. Тэгэхээр миний санаа бол ямар ч IT компанид орох хэрэгтэй. Өөрөөр ардаа маш сайн IT багтаах хэрэгтэй. Хоёр дахь нь хөрөнгө оруулагч хэрэгтэй болсон. Хөрөнгө оруулагч нь өөрөө банк санхүүгийн бизнес хийдэггүй байх хэрэгтэй. Тэгжээч нөгөө дундын гэдэг нейтралны байр суурь барих хэрэгтэй гэдэг. Яг энэ ихтгэл үнэмшлээр явж байгаад азар тухай үед маш санамсаргүй байдлаар нөгөө хамтрагчтайгаа тааралтаад гудамжинд юм ярьж байгаад ерөн санаа нийлээд тэгээд за би нэг юм хийж байна. Одоо хөрөнгө оруулалт хэрэгтэй. Би бол тодорхой төвшөнд авааччихсан байхгүй. Өөрөө багаар хөгжүүлээд ингээд Bonom гэдэг компани яг албан ёсоор байгуулад үйл ажиллагаа хийлсэн. Bonom тэгвэл одоо яг энэ финтек салбарт яг аль хэсгийг нь орж ирж байгаа. Тантай би нэг өмнө ярилцахад нөгөө нэг банкны салбарынхны бас банкныхын Монголд бол банкуд баг бүх юмаа өөрсдөө их хичээгээд идэх гэдгийгсэн шүү дээ. Тэгэхэд гадаад бол зөвхөн банкын хийдэг юм тустай арай өөр финтекийн стартапуудын хийдэг зүйлс нь бас тустай байгаа. Bonom яг энэ одоо банк санхүүгийн салбарт яг ямар одоо позишн дээр нь орж иж яг ямар асуудлыг нь шийдэх гэж гарч ирсэн. Тий одоо би өөрөө банкнд багтаж гэсэн хамаг юм өөрөө л хийчихсэн. Тэгэхээр өөрөө эсрэг ярина л та. Гэхдээ зүгээр тухайн үед ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр ерөн сүүл рүүгээ Монгол IT компаниуд нэг л сайн бий болчихгүй байсан. Ер нь бол яг хуу гаднаас юм авчраа зарчиж जैन. За програм бол бичиж जैन те. Гэхдээ нэг юм чухал хэсгүүд рүү орох гэхээр хоёр талаасаар нь бүр ойлголцож чаддаг байхгүй. Захиалагч таланч, гүйцэтгэгч таланч тэгээд юм болохоор төслүүд дээр дандаа л нэг асуудал үүсчихдээ. Тэгэхээр за ер нь энэ чиглэл рүү ороход тэлхлээд IT компани болно. Яг тэгэхээр надад ийм хэрэгтэй гэдэг нь юугаа мэдээд ч те. Хоёрдугаарт надад ийм орон зай байгаа. Цэвэр миний мэдрэмж байхгүй. Тэр орон зай юу байгаа гэхээр нэгдүгээрт банкны хийж чадахгүй хэсэг рүү орно. Тэр бол маш тодорхой. Тэр нь юу байгаа гэхээр энэ талд нь энэ төлбөр тооцооны бизнесийн чинь нөгөө талд нь хувь хэрэглэгч, худалдаа авахч гэсэн үг те. Бараа бүтээгдэхүүн борлуулагч байгаа. Энэ хоёрт хэрэгтэй зарим нэг зүйлийг бол банк хийж чадахгүй. IT компани бол чадна. Тэр нь одоо энэ худалдааны систем ч гэдэм үү, кассийн програм ч гэдэм үү, лоялти платформ ч гэдэм үү нэг хэсэг. Банк яагаад хийж чадахгүй? Банк ч өөрөө үндсэн бизнесийг хийж байгаа. Хажуугаар нь аж ахуйн нэгжийн програм хийгээд онж болохгүй шүү дээ. Банк ч нэр нь бол санхүүгийн зочид л үүрэг гүйцэтгэгч шүү дээ. Тэгэхээр чадна л та чаддаг гэвэл гэхдээ үндсэн ажил нь биш байхгүй юу? Нэгтгэх нь. Тэгэхээр банкны хийдэггүй, чадахгүй ш, хийдэггүй юмроо. Хоёрдугаарт Монголд хараахан бий болоогүй хэсгийг бий болгоно. Гэхдээ тэрийгэ буцаагаад банк санхүүгийн байгууллагууд руу өгнө. Өөрөлдвөл дунд нь энэний сервис провайдер үүрэг гүйцэтгэх. Тус өрсөлдөх биш тий. Сервис провайдер. Нэг ийм л орон зай олж харсан. Ингээд сервис провайдерын үүрэг гүйцэтгээд дунд нь ингээд аль болох чадлаараа ингээд дундын тоглогч болоод явах тусам энд бас нэг нөгөө монголчууд нэг хамтарч чаддгүй, нийлж чаддгүй гэдэг имийг бас чадчих гэсэн юм. Цааталт нэг мөрөөдөл бол бас яваад байгаа хэрэг. Нийлээ хамтрах гэдэг. Тэгээд зүгээр нийлээд хамтрах шахгүй. Ингэчүүл бид нар гарч байгаа байхгүй. Энэ бол явж Bonom-ийн эцсийн зорилго бол гарах. За тэгээд
Mastercard гэдэг байгууллага байгаа шүү дээ. Тэрний ер нь бол Монгол талаас ер нь та хамгийн гол conversation яриан дээр нь оролцож хилцээр дээр нь оролцож исэн хүн баг гэж би ер нь хувьдаа ойлгоод байгаа. Тэгээд одоо бидний ингээл зүгээр ингээ утсан дээрээ хардаг Mastercard картны ард ч юм уу тий одоо бид нар ингээл Apple Pay-ээр зүгээр one tap хийгээд ингээд төлбөр төлөөд нь шүү дээ. Дэлгүүрт ороод зүгээр one tap хийгээл баг юугаа заавал wallet-ийн нээж мэгээд байх шаардлага байхгүй зүгээр шууд дараа л явж байна. Олон улс ч гэсэн тэгж төлбөр хийдэг болчихно. Энийний ард ер нь юу болов? Яагаад энэ Apple Pay гэдэг энэ том дэлхийн том төлбөрийн системийг Монголд оруулах ирэх гэж та бодох болов? Яаж ер нь тэдрийг ятгах болсон юм? Тэгээ яаж энэ жижиг зах зээл рүү тэр том компаниг ч юм уу оруулж ирэх нөхцөл нь бүрдв. Тэр стори ч их сонирхолтой санагдав. Bonomi бас яг үндсэн ажил болсон шүү дээ. Mastercard-ыг ярихаар дахиад нөгөө шорхолчны хүлэгэр шиг голомтонг ярьж байна. Голомтонг Монголын анхны Mastercard гişүү. Зүгээр гişүүн ч биш. Ерөөсөө олон улсын төлбөр тооцооны төлбөрийн систем одоо карт association анх удаа Монголд орж ирж байгаа Mastercard гэхгүй. Тэгээд харамсалтай нь Mastercard буцаа Монголоос гарцсан. Гэхдээ голомт бол үлдсэн. Тэгэхээр нөгөө яг энэ утгаараа би Mastercard-ийн олон офистой нэлээд харилцаа сайтай байсан гэсэн. Хоёрдугаарт бол гарцсан. Гарцсан байхгүй. За гуравдугаарт гэдэг бол Apple Pay гэдэг энэ бүтээгдэхүүн чинь бол баг хувьсгал хийж орж иж байгаа шүү дээ. Гарахтаа анх Mastercard-та Америкт анх лончсон. Уралдал Mastercard ерөнхийдөө энэ payment-ийн бизнес дээр технологийн анхдагч нь гэдэг. Технологийн хувьд. Тэгэхээр хамгийн зөв чигэнд энд байгаа байхгүй. Би банкнд байхдаа бас өдрөгөр үзээд Apple Pay-тэй холбогдсон л тоо. Дөнгөж лонч хийснийхэн дараа жил тэгсэн чинь та нар мэдгүй тэгж жагаад нэг нартай өдөр орох байлгүй. Одоохоор манай жагсаалтанд алгаа гэдэг. Хариу тэрг бол би голоод авчихсан. Хамгийн сүүлд 17 онд бас албан ёсоор авсан. Тэнгүүт дотроо нэг юм байгаад байгаа шүү дээ. Google-ийг ч авчихсан. Тэгээд за энийг нэг тэр чинь ингээд одоо түрүүний нэг хоёул эхлэхэд ярьсан шүү дээ. Тэнд нэг нөхөр ингээд би зүгээр хийцэн хүмүүсийг шүүмжлэх гээгүү. Бид нэр байгаа л тэр юм чинь. Тэнд нэг дэлгэсэн дээр нэг QR код гаргаад тэрийг аппараа уншуулаад пассворд нь блоклол арталт нь 20 хүн зогсоод идэх тий. Картаар хийж болдгоо юм уу гэхээр хүмүүс ч нэг карт утсаа авч яваад утсаараа дэлхийн утсаараа амьдраад бид нараас амьдрамаар шээ. Тэгээ хийх гэр нөгөө NFC нь байхгүй. Заавал энэ хоёр аврахтаа тохирж иж явах гээд. Тэгэхээр ерөнхийдөө за энийг нөгөө стратегийн тэр байхгүй. Apple Pay хэлж орж ирэх хэрэгтэй юм байна. Угаасаа дэлхийн улс орнууд харахаар тийм бит юм бэл. Apple нь эхэлж орд юм бэл. За Apple Pay орчод бусд нэрдэг. Тэгэхээр Apple-ыг оруулах. Apple-ыг оруулах хамгийн зөв зам бол Mastercard. Угаасаа энэ хоёр хамт хэлсэн юм чинь магадгүй нөлөөлж чадах байх гэдэг тий. За нөгөөх нь болохоор Mastercard Монголоос гарцсан. Банкуд дээр байхгүй. Зөвхөн голомт банк Mastercard гаргадаг. Би бол хувийн харилцаа сайт байсан. Одоо Монголтай харилцдаг офис. Тэгэхээр ерөөсөө би нэг ажлаас гарчаад удаагүй байсан юм а. Mastercard-ийн гэрээчайны харилцаа захирал Монголд ирсэн. Тэгээ ирээд явахдаа нөгөө нөхөр даваа чамайг ажлаасаа гарцсан нэг мэдж байгаа. Хоёулаа нэг ланчдах уу гэдэг. Хоол моол гэдэг. Тэгээ би нөхөрт хэлсэн. Би нэг payment компани агуулах зорилготой байгаа. Болоогүй. Болохоор нь албагдсан шүү. Гişүн болно шүү гэсэн чинь тэгэлгүй яах вэ тэр үедээ албагдороо гэл. Тэгэл нэг юм хөнгөөр бол өнгөрцөө. Тэр нь санаа нь яах гэдэг болохоор за Mastercard Монголоос гарцсан. Би шалтгаан мэдэж байгаа. Тэгэхээр тэр шалтгааныг би мэдж байгаа юм чи буцаад аваад ирээ. Mastercard-ыг авчраад эргээгээд энэ технологи суурилсан энэ том дэлхийн компани шүү дээ. Энийг энэ үйлчлэгийг нь би буцаагаад банк санхүүгийн байгууллагууд финтек үзтэй ширлээ гэдэг л итгэл байхгүй. Нөгөө талтай гэдэг бол Mastercard дээр бас хэд хэдэн шин юм яваацсахгүй. Тэрийг нь за Монголдооч нэвтрүүлээ. Бэр хурал бүс нутагтаач нэвтрүүлээ гэдэг нэг тийм хүсэл энтер гэдэг бүгдийг нийлүүлж байгаа л туусан л та. Тэгээ Mastercard-тай яриад ерөнхийдөө эхлээд бид нарыг за та нар ч одоо технологийн компани аваад гэдэг. Юу болгоё доо? Технологийн партнер болгоё гэд. Тэгээ технологийн партнер болгоод яг энэ моментод Apple Pay дээр надад тийм боломж харагдаад эхэлсэн байхгүй. Нэг тийм юм болсон юм. Тэгээ би за энэ Apple Pay-г тооч. Тэгээд би ч очиж олцохгүй.
ийм байна гэдэгс ч бид нар яригээд тэгээ нөхдүүд Apple-тай яриад за энэ болохоор юм шиг байна. Тэгээ би бас Apple-тай бол за чинь нэг Apple Origin солигдоод Монголыг хариуцдаг хүмүүнтэй болол нэг юм процесс болоодсэн. Яг Монголыг жишээлдээ манай энэ бүс нутагт тэгээд энд өөрчлөлтүүд яваацсан. Тэгээ би яг энэ өөрчлөлтөн дээр нь барьж аавна гэл. Тэгэл ноцолдож явсаар байгаад хамгийн зөв үнэ олж уулзаад. За тэнгуүтээ би ингээд мастерын технологи партнер болсон юм аа. Хэдүүлэн хамтран Монголд нэвтрүүлээ гэсэн чинь нөхөр. Яри судлаа. Болохгүй юм байхгүй гэл. Тэгэл энэ процесс яваа. Тэнгуут нөхдүүд нөгөө зах зээлээс судлаад эхэлдэг юм бэл. Ер нь Монгол руу оруулах яах гэдэг. За тэгээ нөхдүүд дурдсаас юу гэсэн бэ гэхээр даваа юу юм бэ штэ. Мастер карт биш юм штэ Монгол руу орох. Мастер карт амар зөөхөн итгэн карттай юм штэ. Тэр T-карт гэдэг байна. Зах зээлийн чинь 60% эзэлдэг танай үндэсний карт юм байна. Энийг чи Apple руу оруулах чадна гэвэл танай компани зөвшөөрлөө нөх гэсэн. За T-карт тухайд дөнгөж чип болоод удааг байсан. Чиптэй болоод тэр чипийг мастер карт хийсэн. Мастер картын чип баггүй. Дахиад би мастер карт ярих гэдэг байгаа. Тэг өөрөхдөө зүгээр нэг тийм юмны нэг юунд бүрддэг нөхцөл нь. Тэр үе дээр л бономи бизнес яг ингээд эхэлж авч ирсэн л гэсэн үг. Бүгд тохирол бүрдсэн. Nice. Тэнгүүд одоо ингээд зах зээл дээр бидний мэддгээр бол ингээд Apple Pay нэвтрлээ гээл Монголын хоёр арилжааны банк шууд яриад хэлсэн шүү дээ. Голомт банк, TD Бодлоо хөгжлийн банк. Тэнгүүд бид нар ерөөсө боном гэдэг нэр сонсоогүй. Яагаад одоо боном Apple Pay нэвтрүүлээ, ийм карт бүртгүүлээд ингэж ашиглаар антер гэдэг conversation яваг. Энэ нөгөө нэг зах зээлийн юуг ингээд таад ингээд өөрсдөг амар ингээд нууцсан юм шүү. Хитрхи. Яагаад тэр хоёр арилжааны банкаар явах вэ? Нөгөө эхнийх штэ бид нар Apple Pay-г авчираад арилжааны банкнуудад л энэ сервис гаргана. Түүнээс бид нар ч карт мурд байхгүй ч дөнгөж л нэг өөрсдөө карт гаргаад гэлцсэн нэг T-карт гаргаа цөөхөн хитэн карттай байсан үе штэ. Тэгээд банкуд руу өгнө. Тэгээ мэдээж хамгийн дөрөв хаан банкны санал тавина. Хамгийн их карттай юм чинь тий. Яагаад энэ хоёр банк байсан гэхэлэр энэ хоёр банк тухайд голомт банк MasterCard гаргаад эхэлсэн. Худалдаа хөгжлийн банк MasterCard гаргах гад төсөл нь явчихсан. Буцаж штэ тий. Тийм учраас MasterCard-ын зүгээс юу гэсэн бэ гэхэлэр эхлээд энэ хоёр банка жоохон дэмжмээр байна. Нэгдүгээр, хоёрдугаарт Apple бол энэ том брэнд гэдэг утгаараа маркетинг дээр амар хатан бил. Хамгийн эхлээд яг албан бусаар уулзаад яг албан ёсоор уулзах үед гэрээ байгуулсан. Apple Pay launch хийгээд албан ёсоор Apple зарлах хүртэл чи Apple-ийн талаар дуурахгүй ялангуяа боно. Дуурах боломжгүй гэрэн дээр амар олон залцтай. 3 дугаарт яагаад чи манай засгийн газар Apple Pay, Google Pay нэвтрүүлнэ гэж бочгнуулаад гисэн. Тэр нь бас айгуу сонирхолтой. Хинтэн ч уулзаагүй юм байж аж. Тэгэхэр чи би хажуугаар нь гараад ирэхээр амар бас төвхтэй. Нэг иймэрхүү нөхцөл байдлаа. Гэхдээ яг үндсэн зорилго бол бид нар энэ чинь банкнд сервис болгож үзүүлэх гээд байгаа байхгүй гэдг нь хамгийн чухал. Apple Pay project нэг юм ингээд яг магадгүй миний ч алдаа байж магадгүй босод хамтрагч нарын ч алдаа байж магадгүй нэг юм үлдчихлээ л дээ. Тэр нь юу гэхээр түрүүн би хэлсэн T-карт байхгүй. Зах зээл нь 60% эзэмшиж байгаа. Apple-ийн ч манай төв банкны ч MasterCard-ийн ч зорилго нь T-картыг Apple Pay-ээр оруулах. Гэхдээ MasterCard-ийн дижитал платформ дээр суурилж. Угаасаа MasterCard-ийн чипийг нь ашиглаад T-чип болгоцсон ба шүү дээ. EMV болгоцсон. Тэгвэл энийг ашиглаад T-картыг глобал гаргачих гэдэг амбиц байхгүй. Одоо технологийн бүх нөхцөл бүрдсэн. Одоо гол чаленж нь ямар ч банк T-картаа Apple Pay-ээр холбол дэлхийн хаанч байна гэдэг нь үгэлвэл нөгөө зөвхөн дотоодынхоос үлжинд уншижсэн T-карт дэлхийн бүх улсад ашиглагдана л гэсэн. Энэ боломж нь бүрдчихсэн. Зөв. Одоо та тэгвэл ингээд байгууллагуудад яг тэр дондоо банк санхүүгийн салбаруудад сервис үзүүлээд байна шүү дээ. Одоо таны дараагийн төлөвлөгөө юу вэ? За энэ payment system одоо төлбөрийн системүүдийг ингэж Монголд нотогшуулж оруулж ирэх юм байна. Өөр танд бодож байгаа төлөвлөгөө юу вэ? Тий, ер нь зөндөө олон юм байна л да. Та хамгийн төгссөн байгаа гоё прожектоос хэрвээ бид нар одоо
ярьж болно гэх юм бол гоё таны одоо ойрын хугацаанд хийх прожект юу вэ? Яг одоо бол PayPal, Google Pay хоёр дээр ажиллаж байгаа. Хоёулын дээр нь ажиллаж байгаа. Гэхдээ Google Pay бол одоо тун утгагүй нэвтэр. Google Pay Монгол тий ирсэн. PayPal дээр бол айгүйх ажил гараад байгаа. Процессын ажил амар их гарч байгаа. Ер нь бол зөвшөөрлөө авцсан. Гэхдээ айгүйх процессын ажил гараад ингээд удаан яваад байгаа. За Google-ийн хувьд болохоор хурдан нэвтрэх нөхцөлийг нь бас ярьж байгаа дөрвөдөө нэг талдаа гарцсан. Тэр нь энэ олон яг л нөгөө Apple Pay-ха замаар явж байгаа. Өөрөлдвөл Mastercard, T-Card, Google Pay. Ер нь бол бид нар бас энэ төв банкнаас лиценз авахдаа манай бизнес төлөвлөгөөч амар амбицтай төлөвлөгөө баг. 5 жилийн бизнес төлөвлөгөө өнтер айгүйх юм болт. Ингээд төв банкн дээр ч гэсэн тухайн үед мэдээж үндсэн цахимгүйлгэний төв дээр Apple Pay, Google Pay, PayPal гэл зөндөө ингээд нийгэм манайх нэг ингээд энэ тэндэг payment юм гаргахад бичдэг штэ тий. Энэ байхгүй ээж манайх төлбөрийн систем байгаа ч юм уугүй ч юм өнтер гэл нэг тийм юмнууд яваад иддэг штэ тий. Тэн дээр ч гэсэн бид нар бол амлсан. Бид нар авчирна. Гуруулан гэн оруулж байна. Тий. Тэгэхээр яг тэр утгаараа нөгөө талд нь гэвэл бас ингээд нэг юм манай үндсэн цахимгүйлгэний төвийнхэн T-card-а глобал гаргах амбицтай. Дэлхийн хаач нэг уншдаг болгож байна. Хамгийн хялбар арга нь дижитал болтонд оруулах байхгүй. Яг бол энэ хоёр дижитал болт ч өөрөө одоо хүн чинь тийм л юу Apple iPhone юм уу Android утастай л байгаа шүү дээ тий. Эннийх нь энэ хоёр үндсэн дижитал болтон дотор бид нар T-card-а оруулчвал T-card маань өөрөө global acceptance болчихж байгаа. Энэ бас амар том амбиц. Тэр юу бол тун утгагүй орно. Google Pay бол PayPal бол араас нь орох. За энэ олон төлбөрийн системүүдийг ерөнхийдөө та оруулж ирээд байгаа яг цаад шалтгаан нь юу юм? Зүгээр Монголд ингээд за зөвхөн монголчууд төлбөр тооцоо төлөхөөс гадна одоо манайч нэг аялал жуулчлалын салбараа хөгжүүлнэ энэ яваад байгаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол гаднаас бас ямар ч хүн орж ирсэн төлбөрөө төлөхөд нь нэвтэйхэн болох гээд байгаа гэсэн үг. За мэдээж дэлхийдээ хөл нийлүүлж алхахын тулд энэ том төлбөрийн системүүдтэй бид нар хамтарч ажиллах хэрэгтэй. Монгол гэдэг улс байх хэрэгтэй тий. Одоо жишээлбэл Apple руу ороод чи одоо нэг юм e-commerce ч юм уу, апын ч юм уу бизнес хийдэг хүн байжгаад тэрэн дээр Apple-аар төлбөр тооцоо хүлээж авдаг болъё гэж байгаа юм. Apple-аар тий. Тэнгүүд Монгол гэдэг улс байдгүй болсон байхгүй. Apple-ээр төлөхөөр нэгдүгээр, хоёрдугаарт байхгүй юм чинь яаж хийх юм ч мэдгүй шүү дээ тий. Одоо Apple Pay руу ороод Монгол гээд сонгол Bonum гэд гараад ирнэ. Бол цорын ганц PSP болцсон байгаа Apple. Google дээр ч гэсэн яг ингэн Google-ийн PSP буюу өөрөлдөө санаа нь яах гэдэг нь болохоор хин нэгэн одоо бид нартай л адилхан стартап бизнес хийж байгаа хүмүүс маань бас л дэлхийд гармаар л шүү дээ. Монголдоо ч гэсэн төлбөр тооцоогоо хялбархан хэмээр шүү дээ. Алин болгон данс руу мөнгө шилжүүлээд тэрэн дотроо ингээд ухамдаа сууж байгаа юм тий. Тэнгүүд яах вэ гэхээр нөгөө ап маань Apple ч accept, Google ч accept болчвол ганц Монголтой хэлбэрхэн болохоос гадна дэлхийн хинч тэр бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа байхгүй. Одоо $1 ап гаргаад мөнгөтэй олчмоор байна гэж залуучууд айгүй хэрдэг шүү дээ тий. Тэр боломжинд нөөрэ бүрдэж байгаа юм. Тэгээ сүүлийн үед манай энэ дижитал контент хийж байгаа залуучууд бас ингээд тэр контентоо бас ингээд зармаар байгаа байхгүй. Тэнгүүд ихэнх контент зарах дээр PayPal гараад ирдэг. Apple, Google хоёр хоёул байдаг. Нэмээд PayPal гараад ирдэг. Тэнгүүд л мухардаал тэгэхээр энийг Монголын төлбөрийн систем. Би өөрөө нөгөө банкнд 17 жил ажиллаад тэр энэ муу Монголын пейментийн систем гэдгийг ч нөгөө талд нь хайсан юм шүү дээ тий. Тэгэхээр нэг энийгээ бас гоё болгочмоор байгаа байхгүй. Тэнгүүд одоо юу гэдгийг одоо манай гоё юм апууд гарч ирж штэ. Аялал жуулчлалын Монгол улс өөрөө ч аялал жуулчлал хөгжүүлэх гэдэг нь тий. Гоё апууд гарч ирж байгаа юм онгоцны билетээ худалдаад авчдаг ч юм аа. Тэнгүүд ч нөгөө апууд дээр чинь энэ Apple, Google, PayPal энтер нь ороод ирчвэл дурын нэг гадаад хүн төлбөрөө чинь. Тэгвэл болохоор чи ингээд вебсайт дээр картын мэдээлэл оруулна гэдээ гараад ирэхээр гаднах ихэнхдээ татгалцдаг байхгүй. Миний картын мэдээллийг би юунд өгöd байгааг мэдэхгүй. Яг бол бид нар ч нэг тийм танигдсан улс биш шүү дээ тий. Гадаадд бол яг хуу Америк ч юм аа нэг юм PayPal ч юм уу Stripe ч юм уу гараад ирдэг. Тэгэхээр нь итгэж байгаа байхгүй.
Тэгвэл энд нэг хин нэгэн банкны нэртэй нэг юм веб хуудас гараад ирэхээр картын мэдээлэл өгөхийг хүсдэггүй. Тэрний оронд нь PayPal ч юм уу, Apple, Google-ийн товч хийжвэл тэнд бол би этгээд картын мэдээлэл оруулцах. Тэгэхээр гадаадаас Монгол руу контент худалдаж авдаг байна уу, аялал жуулчлалын пакэж худалдаж авдаг байна уу, эсвэл зүгээр л янз бүрийн онлайн сервис авдаг байна уу тий. Эргэлзэхгүйгээр төлбөрөө төлөх боломж нь бүрдэж байгаа. Энэ эргээд энэ стартапууд маань, финтекүүд маань, ялангуяа технологийн компаниуд ийм онлайн юу хийдэг те бизнес хийдэг компаниуд маань маш том боломж болж байна. Энэ одоо үйлчлэгийг та ер нь Монголын аж ахуйн нэгжүүдэд энэ боломжийг л шууд хийж өгч байгаа. Тийм. Гэхдээ энийг нэгтэй яаж гэхээр Bonum гэдэг компани энийг хийнгүүтээ та нар зөвхөн Bonum гэдэг компаниар амьдралч явна гэхгүй энийг бүх арилжааны банк, бүх санхүүгийн байгууллагуудад санал болгож байгаа. Манай энийг ашиглаад өөрийнхөө харилцагчдыг ийшээ оруул тий харилцагчдынхаа картыг ийшээ энэ дижитал идэвч рүү оруул одоо интернет худалдаа эрхэлдэг байгууллагуудаа ийм боломжтой болгох гэдэг. За хоёлоо эргээд арай өөр одоо Монголын евро зах зээл рүү ороход гадны одоо гадны төлбөрийн одоо системүүд ч юм эсвэл картны одоо соёл гэж хэлмээр юм уу? Хэвчлэн юм кредит картны соёл амар сайн суудсан байдаг шүү дээ. Тэгээд өмнө би таны нэг кредит карттай холбоотой сонирхолтой зүйл ярьж байгааг сонсч ирсэн. Монголын хувьд болохоор ерөөсөн юм кредит картны калчер суугаагүй. Шууд дебит карт явж байгаа л одоо шууд мобайл аппликейшн төлбөрийн систем нь ингээд өнөөдрийн хэдүүлэн хэрэгжилж байгаа төвшөнд ирчлээ шүү дээ. Энэ кредит картны соёл Монгол улсад хөгжих ёстой мүү? Ёсгүй мүү? Энийг алгассан нь Монгол улсын хувьд зөв байсан юм уу, буруу байсан юм уу? Тэгээ энтэй холбоотойгоор бас Bonum ер нь юм хийж байгаа юу, үгүй юу гэдэг дээр та тайлбар өгөх. Тий. Бид нар ч угаасаа алгасах дуртай шүү дээ. Урд нь нэг одоо морьтойгоо социализм руу өсрээд одоо буцаад хурцсан явж байгаа шүү дээ. Тэр нь яг хуу ингээд Монгол улс маань ингээд 90 оноос хойш 30 хэдэн жил энэ дэлхийдээ зэрэгцэж хөгжих гэж л үзэж шүү дээ. Маш хурцтай, амар хурцтай явж байна. Тэгээ энэ хурцтай явж хахад чинь зарим нь буруу юм, зарим нь зөв юм, зарим нь буруу юм алгасан, зарим нь зөв юм алгасан тий. Тэгэхээр бид нар 90 оноос өмнө социалист улс байсан. Хин нэгэн хүнд зээл авах ямар ч хэрэгцээ байгаагүй. Яг бол хувийн хөрөнгө байгаагүй юм чинь. Дээрээс нь тэр хувцас сунаар инээ тэрийг цалингаараа авчна. Тэнд тийм гадны брэнд юу ч байхгүй. За өсрөөл тэр нэг 45-ын гутлаа очилж байгаа авчна. Тэгэл бол өөрөлд бол илүү хэрэгцээ огт байгаагүй. Айхайг мэдээж хүнд хэрэгцээ байсан гэхдээ боломж нь байгаагүй байхгүй. За ингээ 90 оноос хойш хөгжиж шít. Тэгээд 99 онд анх гадны энэ картны систем MasterCard 2000 онд Visa карт орж ирсэн. За орж ирээд энэ маань шууд орж ирэнгүүтээ гоё болчихоо. Дахиад энэ дээр нөгөө оруулж ирсэн 2 3 банк. Ер нь бол нэг худалдаа хөгжлийн банк, голлон банк гэсэн 2 банк гол тоглогч нь шүү дээ. Энэ хоёр маань одоо нөгөө мөс саглагчийн зовлонгоо бүрэл энэ карт гэдэг юм чинь чухал те. Хүн чинь нөгөө мөнгөд нэг юм төрөлжин баластикын дотор хийчихнэ гэхэрээс итгэж өгөхгүй байна. Тэгээ энэ чинь нөгөө нэг цалингийн карт, цалингийн зээл гэдэг юм руу ингээ явчихгүй юу? Ингээд анханасаа хөгжлөнөөр ингээ явчихж байгаа. Тэгээд энэ хооронд эн чинь бас нэг төр засгийн бодлого нэтэр гэдэг нэг юм багсдаг шүү дээ. Тэр маань бас хоцорчихгүй юу? Ингээд энэ кредит карт гэдэг юм уу ингээд зөвхөн энэ хоёр банкн дээр байдаг бүтээгдэхүүн бол үлдсэн. Тэгээ тэр кредит картыг хүн яагаад авах хэрэгтэй болсон бэ гэхээр чи ингээ гадаадд очиод зочид буудлаас онлайнаар захиалдаг байна, явдаг байна. Тэнгүүт депозит яах юм бэ? За кэш гэлдэг. Баг доллар авчих хэрэгтэй. Тэгээ ингээд нөгөө бид нар ч бас тэгж аялалд сураагүй хүмүүс байсан шүү дээ. Тэгээд нөгөө эхнээсээ ойлгож эхэлж байгаа. Кредит карт бол бүтэхгүй нэ. За тэнгүүт нөгөө банкуудынхаа кредит картыг голдуу тим зорилгоор л авна. Нэг онгоцны билет авахд зориулж эсвэл гадаадад зочид буудлын депозит одоо төлбөр тооцоонд ашиглах ч юм уу. За ингээд аяндаа нэг шопинг мопинг ингээд гадна л ашиглахын соёл нь ерөнхийдөө жоохон бүрдэнгүүт яг тэр зөвшөнтэй л кредит карт ингээ яваад нөгөө талдаа нэгэнд ийм хэрэглээ үүсээ явцсан нөгөө төр засгийн бодлого маань араас нь явахтаа энийг орхицсан байхгүй. Тэр бүр манай үндэсний төлбөрийн систем ч гэсэн кредит картыг дэмждэггүй. Тухайн үед тэгэл одоо би яагаад гэдэг нь мэдэхгүй. Тэгэл өнгөрцөн. Тэгээд гэтэл Америк энтерт болохоор бүр үнцэн амьдрал нь яваад байдаг. Тэгээд энийг
Одоо би түрүүн бүр ихэнд нэг ярьсан шиг биш банкнаас гарч бизнес гэж 2 3 удаа оролдоод ягаад ч юм үлдсэн гэдгийг нэг нь энэ баггүй. Ягаад гэвэл манай менежментийн баг солигдоод ууган зэрэг голом тангныг үүсгэх захирал болоод манлээ. Гой байна хэр нэг юм стратеги ярьсан. Тэрний нэг нь кредит карт. Маш амжилттай Zis карт гэдэг. Бүр юу нөгөө 50-60% хэд дахин зах зээл одоо нийт маркетер байгаа хэд дахин уулсан баг. Хүн болгон Zis картыг мэддэг болсон. Zis карт ч өөрөө кредит карт байхгүй. Ингээ явсан харамсалтай нэргээд нэг бодлого нь байхгүй учраас дахиад ингээл тоон багасцсан. Тэгэхээр энэ кредит карт бол ямар ч улсад хэрэгтэй. Зарим залуучууд тэгээд идэм билээ ингээд дижитал ап хөгжөөд юм хөгжчүүд тахад чинь та юунтай кредит карт гээд өмнөх зууны юм яриад байгаа ингээд би ийм пластик таргах гээгүй штэ. Чин кредит карт гэдэг чинь өөрөө тусгай продакт те. Чи өөрийн гэсэн философи, өөрийн гэсэн мөн чанартай. Яагаад хэрэгтэй вэ гэхээр за нэгдүгürt карт учраас одоо мастер ч вэ, виза ч вэ, юу нэмбэ ч вэ. Дэлхийн хаанч унш. Тэгвэл би зээлийн апыг дэлхийн хаанч уншуулах юм уу? Хоёрдугаар кредит картын маш чухал юм нь скоринг үсгдэг. Зээлийн скоринг үсгдэг. Бид нар чинь зээлийн скоринг уусан. Одоо чи анзаарсан бол сая хэдхэн хоногийн өмнө дахиад нөгөө скорингийнхоо листийг баг болгоцсон шүү дээ. Өөрөөс түүх бүтээхгүй байгаа байхгүй скоринг түүх. Тэгэхээр скоринг үсгдэг. Яаж скоринг үсгдэг вэ гэхээр кредит карттай хүн бүх худалдан авалтынх нь ямар төрлийн худалдан авалт хийгээд байна гэдэг мэдээл дэлхийд дахинд шүү дээ. Хэрэглэхэд нь үүсдэг учраас за энэ хүн цэрэн даваа гэдэг хүн ийм хэрэглээтэй байна. Зүгээр ерөнхий чиглэлээр нь шүү дээ. Их аялдаг хүн байна. Эсвэл энэ автоврын одоо автомашины сонирхолтой хүн байна ч гэдэг юм уу те. Худалдан авалтаар нь датагийн цуглуулаад датан дээр нь сурлаа скоринг үсгээд илүү их зээлийн боломж олгодог. Зүгээр хэрэглэх боломжтой бас яг бодит зээл бол биш шүү дээ. Боломж олгодог. Ингээд энэ нь явсаар байгаад би заавал байраа барьцаалж юм уу ямар нэг юм барьцаалж банкнаас ч юм уу банк усаас зээл авах биш. Зүгээр надад итгээд миний итгэлцэлтээр ингээд санхүүгийн тэр тухайн үед хэрэгцээ болоод байгаа мөнгөний боломжийг олгож байгаа. Худалдан авалтын боломжийг олгож байгаа байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаар эн чинь ганц хувь хүнд зориулсан биш. Одоо жижиг бизнес, жижиг дунд, жижиг том бүгдэн зориулсан кредит карт гэдэг. Эргээд нэг дахиад нөгөө стартап ч юм эсвэл нэг жижиг дэлгүүрийн бизнес эрхлэж байгаа хүн маань тэр кредит картын түүхтэй би өөрөө хувь нь гэвэл нөгөө санхүүгийн байгууллага манай энэ чинь бас сахилга баттан хүн шүү гэд нөгөө бизнест нь зориулаад бага дүнтэй кредит карт өгч байгаа. Бизнесийн кредит карт. За тэрд нь амжилттай бод гэхэлэр нөгөөх нь ихсээд ингэ явж байгаа. Гурлал энэ чинь барьцаагүй яваад байгаа. Түүхт нь одоо скорингт нь суурлаа тий. Тэгээд эн чинь эргээд эдийн засагт айгүй хач холбогдолтой. Тэгэхгүй бол би ямар ч кредит зээлийн түүхгүй нөхөр зээл авах гэж байгаа гэхээр банк өгөхгүй ш надаа. Тэнгүүт нь банк ус дээр очино. Одоо том банк ус ч өгөхгүй. Эсвэл нэг дижитал апаар авна. Тэгэж байгаа хүнд л алуулж байгаа байхгүй. Амар өндөр хөвтэй авч угаасаа барьцааг юмч. Уг нь кредит карт манад хөгжсөн байсан бол би заавал тэгж банк ус руу ч юм уу онлайн зээл дээр гүйж чад амар өндөр хөвтэй юм авах гэдэг байхгүй. Миний боломжтой зориулсан нэг зээлийн шугам байж байгаа. Хэрэгтэй үедээ эргэлчин болоо. Нөгөө талаас нь эн чинь энэ дэлхийд даяар үүссэн кредит картын систем нь өөрөө чамайг хамгаалдаг систем байхгүй. Янз бүр эрсдлээс. Одоо чи сүүлийн хэдэн жил ингээд анзаарсан бол цахим заллан Монголд бүр газар авлаа. Мобайл банкнаас шилжүүлчихээ. Телеграм руу 200 сая төгрөг шилжүүлсэн ч гэх шиг ингээд бүр ингээд санаанд оромгүй юмнууд яваад байгаа. Тэгэхээр эргээд эн чинь өөрөө кредит карт яадаг вэ гэхээр гадных ялангуяа энэ соёлын төгсөн газрууд дандаа кредит картаар төлбөр тооцдог. Яг тэгвэл чиний энэ төлбөр тооцооны эрсдлийг банк карт нь карт ассешнууд хамгаалж идэх байхгүй юу? Чи өөрийнхөө хувийн данснаас мөнгө шилжүүлсэн бол дуусаа. Энэ чиний асуудал байхгүй юу? Чи банкны зээлээр төлбөр тооцоо хийсэн бол энд чинь банк илүү анхаарч амаас илүү. Тэгэхээр эргээд нөгөө л онлайн төлбөр тооцоод дахиад нөгөө аялал жуулчлал бүх төр онлайн сервистэй хүмүүс яагаад мөнгө алдаад байгаа.
дебет картн дээр дансан дээр харилцаа дансан дээр карт оловчоод миний мөнгө штэ. Тэрнгээрээ 900 юм игээд эсвэл би мобайл банкаараа ичнүү сул тал нь энэ баггүй. Нөө мобайл банкаар шилжүүлгийгээ сурцсан. Тэгвэл хаамаагүй юмраа очоод нэг фэйсбүүкийн нэг хуудсан дээр нэг юм гарангууд матч гээл хичдэг те. Уг нь эн чинь төлбөрийн системээр явал тэр борлуулж байгаа хүн чинь хүнийг энэ хин юм бэ? Яадаг байгуулах юм бэ? Нэг анх гэрээ байгуулж байгаа санхүүгийн байгууллага нь аюултай аюулгүй тооцсон байна. Хоёрдугаарт энийг эргээд ялангуяа кредит картаараа төлбөр тооцоогоо гэвэл энэний арын тэр нэг лөөрийн схем үүсэх хэрэгсэл энд маш том систем ажиллаж байгаа. Тэгэд үгэн чамайг аварчих хэвээр юм дээр нь зүгээр ондоонороо шилжүүлээд тэгээ эргэн өөрөө охироод энэний маш том юм нөхгүй. Түүнээс нэг тийм 20 дугаар зууны ямиг одоо Монголд бий болох гэдэг юм биш. Өнөөдөр нөгөө л Apple Pay, Google Pay, PayPal дотор кредит карт олвч шүү дээ. Бид хүмүүс физик карт бариад явахгүй шүү. Энэ эргээд энэ дата үүсгээд энэ дээрээ скоринг хийгээд боломж авахгүй юу? Данд одоо хэдий болтол бид нар ингээд заавал барьцаалан зээлдэх гэдэг нөгөө ламбартны сэтгүүгээр явах юм бэ тийм биз дээ. Тийм үст ингээд нөгөө уцаа барьцаан тавьж зээл авдгийг нь ламбард арай жоохон үл хөдлөгч юм уу хөдлөх хөрөнгө тавьдгийг нь банк ус гэж нэрлэдэг байгаа биз дээ. Яг одоогор бол тийм ялгаа авахгүй барьцаалан зээлдэг. Америк интернетад баг кредит картны энтриг бол цэвэр зардал эрсдэл цэвэр 100% эрсдэл энтер гэж баг банкнууд нь санхүүгийн байгууллагууд нь үздэг. Анханасаа тийм учраас одоо ингээд нөгөө ялангуяа манайх ч гадагш их явдаг болсон. Яг албан ёсоор гадны улсад очиод сурах, ажиллах банкуд нь зүгээр ингээд өгж байгаа байхгүй. Яагаад өгöd байгаа вэ гэхээр банк өөрөө эрсдлээ тооцсон байгаа тий. Тэгээд за энэ нөхөрт нэг $200 кредит карт өгчээ. Сайн байвал энэ өөрөө $200,000 ч болно. Муу байвал чи листэнд орчихно. Листэнд орчвол скор ч муу болчихно. Скор муу болчвол яах юм? Ганц кредит карт биш бусад ямар ч зээл авахд чинь нөлөөлнө. Тэгэхээр өөрөлдвөл хүнийг нэг талаас нь хариуцлагатай болох гэдэг. Нөгөө талд нь гэвэл ингээд энд нэг худалдаа эрхэлж байгаа байгууллагыг бараагаа зарж яхад нь энд нэг санхүүгийн байгууллага жишээлбэл Боном ч юм уу аль нэг банк ч юм уу тий банк ус ч юм уу кредит карт өгөөд харилцагчтай өгөхөөр кредит картаар чиний бараг хөдөлтөж авч яах гэдэг чи яаж вэ? Чиний бараг би зээлэр борлуулж өгч байгаа байхгүй. Тэгээ энэ дэр нөгөө лоялти интерч явдаг байхгүй. Тэгэхээр манад бас өгч өгдөг энэ. Нөгөө дандаа кэшээр өгч аваад байгаа юм чинь. Тэгэхээр ингээд нөгөө дагвар бүтээгдэхүүнүүд нь ч өгчдөггүй. Одоо бүтээгчүүд жоохон боломжууд нь ч өгч өгдөггүй. Нөгөө санхүүгийн сахилга батдаг яг суулгаж өгдөг нөгөө суур бүтээгдэхүүн ч байдаггүй. Түүнээс шингээд хүнд одоо онлайнаар ч юм уу юугаар ч юм зээл өгөхөр нэг данс руу нэг чинь нөгөө хүн чинь кэшлэд авцсны дараа юунд ашиглаад байгааг хэн ч мэддэг болчихж байгаа. Эсвэл тэгэхээр энийг бол энэ бол одоо хиндэ ч яг уу төлөвлөл зүтгэдэгээс одоо арга бараг мөрөдлийн листэнд орсон. Энийг амарчсан бий болгоно гэдэг. Монгол бол одоо тэгвэл ханаас эхлэх ёстой гэж та харж байна. Тэгээ Боном яг одоо энэ кредит картн дээр төлөвлөсөн ажил байгаа юу? Ер нь бол яг уу мэдээж улс юм чинь кредит карт чи эргээд нөгөө санхүүгийн системдээ чи эргэн нөлөөтэй эдийн засгтаа чи эргэн нөлөөтэй байхгүй. Тэгэхээр бодлого талаас явах хэвээр ямар ч гэсэн манай төв банкныхаа энийг анзаараад бодлого руугаа оруулаад өнгөрсөн жил анх удаага төлбөр орлогын харьцаа гэж байдаг байхгүй. Чи энэ зээлийг авахын тулд хэр орлоготой юм бэ? Энэ зээлийг орлогын хэдэн хувиар төлөх юм бэ? Тэгвэл ингээд би 100 төгрөгийн орлоготой мөртлөө 100 төгрөгийн зээл авчвал би амьдрч чадахгүй шүү дээ. Тэр нөгөө амьдралынх нь өртөг бүх юм тооцож үзээд эргээд энэ зээлээ төлж чадах хэмжээний мөнгөнд үндэнд тохирол зээл өгдөг байхгүй. Тэрийн төлбөр орлогын харьцаа гэдэг. Тэрийг нь ямар ч гэсэн кредит картн дээр юутай уяад нөгөө хөлбөрүүлсний доод хэмжээ гэдэг шүү дээ. Тэрнтэй уяад ямар ч гэсэн журамдаа оруулсан. Бол ямар ч төв банк маань энэ төлөвч гэлсэн бодлого явуулж эхэлж байна. За араас нь мэдээж нөгөө энэ төлбөрийн системийн өмнө дээр ороод ирэхээр бизнесийн байгууллагууд бол яг та бодлогын явцвал дагуулаад өгч шүү дээ. За бидний хувьд бол одоо зүүн өмнөд Азийн ийм карт менежмент систем 3 жилийн өмнө нэвтрүүлсэн. Бизнес эхлээл. Энэ маань олон гой юутай функцтэй тэрний нэг том хэсэг нь бол кредит картын систем байна. Тэгэхээр энэ системээ бид нар бусдад ашиглуулж ашиглуулах замаар кредит картыг хөгжүүлээгээд ингээд эхнээсээ нөгөө
2 3 банк ус дээр кредит карт гаргаад өшөө бас 2 3 банкн дээр кредит карт гаргахаар болоод явж байгаа. Тэгэхээр сүүлийн үед ялангуяа бид хэд нөгөө нэг юм доторх ажиллаа жоохон учиртай болоод гадагшаа жоохон хандаж гэлж шээ. Тэгэхээр ялангуяа сүүлийн 1 2 сар бол маш олон одоо онлайн зээлийн апууд, банк усууд, банкнууд ч орж ирж байгаа. Ер нь та нар яг энэ кредит картын аутсорсинг сервис гэдэг чи яг юу юм бэ? Яах юм бэ? Би наатад ч мөнгө төлөх юм уу? Тэгэхээр бид нар бол юу гэж байгаа гэхээр энэ та нар одоо банк усч нь онлайн зээлийн авч нь хинчсэн кредит карт гаргахын тулд та нар огт хөрөнгө оруулалт хийхгүй. Манай системийг ашиглаад гарга. Бид нар бүр авшаа өөрийнхөө мобайл идэвхжин дээр оруулаад өгнө. Нөгөө Apple Pay, Google руу ч оруулаад өгч чинь. Зүгээр тэндээс олж байгаа орлогоос л тодорхой хэмжээний шимтгэл төлөө бид нарт. Бид нар хөрөнгө оруулалтаа хийцэн тий. Тэгээ кредит карт хөгжүүлэх гэж байна гэдэг эргээл дахиад банк болгоо хөрөнгө оруулалтыг л санхүүгийн финтек болгоо хөрөнгө оруулалтыг гэдэг бол бид нар дахиад нөгөө мөнгө хэмнэх биш гаргах урсгал болох гэдэг шүү дээ. Тэгэхээр гоё систем оруулаад ирлээ. Ноу хау нь бид нарт байна. Бизнес модель бүх технологи нь байна. Тэгээ хамтраад хөгжүүлъя л гэж. Танд бол одоо ер нь өрсөлдөх биш угаасаа хамтрах хүмүүс л хэрэгтэй байгаа юм шүү дээ тий. Хамтрал гэж. Хэдүүлээ хамтраад юм гоё экосистем байгуулгая. Дараа нэг энэ гоё экосистемээ бусад байхгүй орнууд руу экспортлээ. Тэгээ одоо ер нь бол сүүлийн хэдэн жил бид нар улс маань ерөөхдөө ойлгож шүү дээ. Бид нар ингээд майнангаар бол мөнгө олох хэрэгтэй байна. Тийм ээ. Дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Олсон мөнгөөрөө хүн ардаа боловсруулах хэрэгтэй байна тий. Харин өөр мөнгө олох эдийн засгийн салбаруудаа хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгээ Монголд альч төвшөнд заяа. Манай ерөнхийлөгч ярьсан ч ерөнхий сайд хурал дээр ярьсан ч 2 салбар л ярьдаг. Хөдөө аж ахуй мэдээллийн технологи. Тэр хэдүүлээ энэ мэдээллийн технологиороо яг мэдээллийн технологиор програмчаад аутсорс их өөр амар хэцүү байхгүй. Яг тэгвэл аль ч орн ингээ Монгол гэхээр нэг юм нүүдэлч улс гэж боддгоос одоо нэмэгдээд уулуурхал байгаа. Тэрний хонд бид нар бүтээгдэхүүн гаргаад экосистем гаргачаад тэрийг амжилттай хэрэгжүүлчихэд экспортлол шал өөр. Мэдээллийн технологиг хэвлээ ашиглаж тэгжэл экспорт. Миний итгэл үнэмшил шүү. За одоо тэгвэл хоёулаа жоохон ирээдүйн талаар ярилцаад подкаст ер нь дуусгая гэж бодож байна. Одоогийн яг уцаараа ингээ one tap хийдэг бол баг experience-ийн хувьд би одоо хамгийн best experience дээр л хүн төлөвлөлтөд явж байгаа байх гэж би ер нь 100% харж байна. За үүнээс гадна бидний за яг энэ ингээд нөгөө ингээд experience-ийн хувьд те арт ингээд back end одоо бидний хэрэгэлдэг мөнгөнд тэмдэгц ч юм уу те тэр зүйл өөрчлөлт орох уу бидний ер нь ирээдүйн монголчуудын дэлхийн чиглэлтгүй монголчуудын бас төлбөрийн системд ямар өөрчлөлтүүд орох бол одоо яг би ингээд нэг мэдээ энэ төр харж байхад бол дэлхийд бол одоо ингээд блокчейн бол одоо амар сайн яригдж эхэлж шүү дээ те. Тэгмэд Монголд энэ блокчейн амар хэцүү муу нэртэй болоод дууссан байх жишээ нь тий. Тэнгүүд одоо монголчууд одоо энэ хэсгийг дахиж орхих гээд байгаа мó яах гээд байгаа. Ер нь ирээдүйн таамгийн хувьд таны хувьд монголчуудын төлбөрийн систем яаж өөрчлөгдөх бол ирээдүйд. Тэгэхээр ер нь бол яг хуу дэлхийд даяараа доктортой хөгжил гэдэг юм. Ногоон дэлхий доктортой хөгжил гэдэг юм өөр ингээд дэлхийн нэг том зорилго болчихлоо шүү дээ тий. Энэ маш том нөлөө өгөх технологи бол блокчейн аахгүй. Блокчейн бол зөвхөн currency биш. Маш олон юмроо орж ирж байна. Өөрөөр хэлбэл дэлгүүрт ингээд органик хүнсгээ зарж идэг. Тэр нь ч органик гэдгийг мэдгүй шүү дээ тий. Блокчейн технологи ашиглажхаар дижитал сертификатын тусламжтайгаар энэ хаана яг тариад ямар технологиор энэ хүнсийг аах, ямар хөрсөн дээр тарьсан. Ингээ баталгаажуул үе шат болгоно. Баталгаажуулаад дэлгүүрт аваад ирэхээр чи апараа уншуулгад энэ жинхэнэ манай Монгол улсын тий Хүсгэл аймгийн Тариалангийн гоё хар хөрсөн дээр ургасан органик хүмүүс юм байна гэж мэдэх. Тэр боломж нь болгож байна байхгүй. Яг бол бүх процесс нь ил байдаг. Яг энэ утгаараа одоо төлбөр тооцоонд нэр мөнгөний хэрэгсэл болж орж ирсэн ш. Нэг хэсэг анх блокчейн гарч ирэл биткойн гараад за ингээл банкны систем дуусаа баяртай гэх. Дэлхийд даяараа л тэгж яддаг гэсэн. За ингээд ганц Монголд ч тэгж савлаагүй децентралайзд гэдэг юм чинь. Ерөөсөл ер нь бол хүн эрхчлөлөг хүсдэг учраас ямар нэг юмд баригдахгүй явах нь чухал юм байна гэл ингээл явсан дэлхийд даяараа л баларсан тий алдсан. Тэн дундаас нь бас зөв замаа олсон. Тэгэхээр блокчейн технологи бол өнөөдөр
дэлхий дээр яаж явж байгааг гэхээр за decentralized бол ямар ч гэсэн ингээд өөрийнхөө замлаар явах юм байна. Тэгвэл энэ centralized currency-нууд ер нь дараагийн ирээдүйн юм байна гэдэг. Энэ бол ерөнхийдөө тогтчих шиг бол. Тэгээ бүгд л stable coin ярьж байна. Stable coin гэдэг чинь яг нөгөө дэлхийн санхүүгийн системийн дүрм журмынхаа дагуу гарах гэж байгаа л хэрэгсэлч төлбөрийг ашиглах блокчейн дээр суурилсан. Блокчейн дээр суурилсан учраас ямар том боломж байгаа гэхээр энэ дэлхийд дахины нөгөө улс тамсан худалдаа төлбөр тооцоо гүйлгээ гэдэг юм нь заавал нөгөө SWIFT-ээр дамжих биш. Тэ энд бичигдсэн мессеж тэнд чам дээр харагдана тий. Яг л энэ чиглэл рүү. Тэгэхээр энэ дээр маань бас ялгаа واخгүй Mastercard, Visa card аль аль нь амар сайн ажиллаж байна. Бид нар энэ хоёрт хойлонтон яг энэ чиглэлд ажиллаж байгаа. За Mastercard дээр бид нар Mastercard-ийн engagement partner гэдэг тийм статустай бас нэг партнер болсон. Энэ нь болохоор ерөнхийдөө Азад яг Mastercard-ийн дижитал шийдлүүдийг нэвтрүүлэх юм эрэхтэй болсон. За тэрэн дотор нь байгаа 2-3 юм байгаа. Нэлээд олон юм байгаа л да. Бидний төвлөрж байгаа нь нэг нь бол софтбос байгаа. Гурал бол Android утастай, iPhone утастай хүмүүс утсан дээрээ картаар одоо байгууллагууд утсан дээрээ төлбөр тооцоо хүлээж авах. Энийг бид нар нэлээд олон орн руу чиглэсэн байдлаар ажиллаж байгаа. Хоёр дахь нь stable coin суурилсан крипто карт. За яг энэ чиглэлд бид нар Mastercard дээр 3 суур бариад явж байгаа. Хэрвээ өнөөдрийн төлөвөөр амжилттай явбал бид нар оноос өмнө эхний нэг бартагтаа гаргана. За Mastercard өөрөө энэ дээр бас нэлээ өөр шинэ бартагт байхгүй. Крипто карт. Тийм, крипто карт. Энэ дээр Азад энийг ер нь их амжилттай нэвтрүүлчих тийм сонирхол нь өөр өндөр баг. Тэгээ би тэр өнөхөд нэг 2 талаас эцээд амарцсан ихний байдлаар пайлот байдлаар гаргана. Гэтэ яг л Монголд байгаа бүх хууль, дүрм, журм бүгдийнхэн дагуу дэлхийн дүрмийнхэн дагуу тий яг Mastercard-ийн нөгөө нэг compliance энтергээд тэрнийхэн дагуу амарцсан ихний байдлаар гаргана. Ингээд энэ цаашаа амжилттай явах юм бол энэ улс тамсан төлбөр тооцоо, улс тамсан мөнгөн гуйлах гэдэг юм дээр бас нэлээд том өөрчлөлт авчирна гэсэн тийм бас юутай явж байгаа. Ирээдүйд монголчууд нөгөө нэг дургу койноор төлбөр хийдэг болох нь шүү дээ. Тэгээ яг хуу дагаад ингээд юмнууд хөгжих байх л гэж бодож байгаа. Тэгэхээр урд үндний яг хуу гэхэлэр Mastercard дээр бол жишээлбэл crypto credential гэдэг юм. Тэр бид нараас нэлийн төвлөрөд байгаа. Тэрний яг хуу гэхэлэр одоо ингээд Америкт байгаа нэг нөхөр Америкийнхаа Mastercard-ийн крипто гишүүн байгууллагаар дамжаад нэг Mastercard авчирна. Крипто карт Монголд байгаа хүн бас бономор дамжаад нэг Монгол крипто чинь stable coin шүү дээ, биткойн энэ биш. Авчирна. Тэгэд энэ хоёрын хооронд төлбөр тооцоо гүйлгээ хийхэд нөгөө уламжлалт банкны системээр дамжихгүй. Мессеж шийдлээ, бичлэлт хийгдлээ. Тэнд чинь блокчейн технологи. Тэгэхээр энэ дээр бид нар эргээд нөгөө маш болгоомжтой Mastercard-ийн блокчейн технологи төр суйрлаад яг энэ глобал явж байгаа зүв самаар нь амарч энэ ямар орё л гэж. Араас нь бас бусад карт ассоциашнуудтай хамтраал явна дунаас. Тэгмээд одоо бид нар ер нь гадаадаас янз бүрийн мөнгө авахтаа 3 хоног моног хүлээх ямар шаардлага вэ? Хэлбэр болно л. Дээрээс нь илүү аюулгүй бах тий. Аюулгүй бол энэ чинь нөгөө араас нь трейсих боломжтой шүү дээ. Энэ мөнгө хаанаас хааварсан гэд. Эргээд бас энэ талаар бид нар төр засгийн байгууллагуудаас санал тавьж байгаа. Ер нь дэлхийд дахин ийм болж байна. Хитүүл яах юм бэ? Хараа сууж явах юм уу? Тэгээ манад нөгөө бодлого гаргагч байгууллагууд ч гэсэн аюул их судалгаа хийсэн юм бэл. Энэ чиглэлд аюул их судалгаа хийсэн. Тэгээ ерөнхийдөө бас тэнд бас хөдөлгөөн өрнүүл. Одоо жишээлбэл ийм байгаа байхгүй юу? Хүүхдийн мөнгө гэдэг нэг засгийн газраас мөнгө өгдөг. Дамаа банкны тоход л тэрний араас хүүхдийн байгууллагууд хөөцөлдөж явдаг байсан. Одоо хэвээрэл байна. Тэр нь яаж яах вэ гэхээр хүүхдийн мөнгө дансанд нь орохоор архи уучдаг. Гэдэг. Тэгэхээр жишээлбэл төр засаг энэ чиглэлд
яаж ажилтдаг вэ гэхээр одоо гадны туршлагуудыг хараад хахад төрийн зүгээс өгж байгаа тийм одоо үнсний толгойн ч юм уу ийм юмда энэ стейблкойныг ашиглаж байгаа. Тэгээд нэгдүгürt хэрэглээг нь хязгаарлалч нь хоёрдугаарт мэдчих чадна. Энэ мөнгө яг юунд зарцуулагдсан юм бэ? Гэх юм уу те. Энэний хэрэглээ бол асар их явна. Урдвал энэ эргээд нэг уламжлалт системээ эвтгэхэд байгаа юм шиг биш байхгүй юу? Харахад л эвтгэхэд байгаа. Гэхдээ урдвал хялбар хянал болох гэдэг байхгүй. Тэгэд ягаад тэр нөгөө нэг доктортой хөгжлөгээд энэ систем хялбар болоод болох тусам энэний ард ашиглагдж байгаа технологи, хүн, хүч, мөнгө энэ бүхэн чи эргээл энэ дэлхий дээр л үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэл шүү дээ тий. Одоо дата төгөөс өсвөлээл. Тэгэхээр энэ юмнууд нь багасна гэдэг энэ өнцгөрөө л яваад байгаа. Тэгэхээр ер нь бол яг хоо бидний хувьд бол бодлого гаргаж байгууллагуудтайгаа яг олон улсын яг энэ чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд руу хамтраад ишиг явнаа. Зөв замаар нь явнаа. Эхнийхээ бүтээгдэхүүнийг гаргана. Энэ дээр бол бид нар нэлээд амбицтай авч байгаа. Энэ зөвхөн Монгол улсад биш. Ер нь бол бүс нутгийн хэмжээнд энэ чиглэлд нэлээд манлайлж оролцсон гэдэг тийм. Мөрөдөлт өгөх юм уу? Монголд хамгийн анхны Apple Pay гүйлгээ ер нь хаа нэгдсэн гэдэг та трacklж хийсэн тийм мэдээлэл энэ төр байгаа л ер нь. Тэр трacklах боломжгүй яг Монголд аль биесээр Apple Pay ингэж орж ирлээ гэж монголчууд зарлахаас өмнө ч гэсэн хий нэг гадаад хүн ирээд Apple Pay-ээр төлбөр төлөх боломжтой байсан шүү дээ, тийм. Боломжтой байсан. Яг Монгол гэвэл энэ ч өглөө 7 цагт нээсэн. Систем ээ. Тэгээд 7 цагт юу н ажилладаг газар ховор шүү дээ. Анхны гүйлгээр манай офисын урталт байдаг Улаанбаатар гэдэг кофе шопт. Max Tower урталт. Тэр кофе шопт анхны гүйлгээ харсан. Вау. Кофе авсан шүү дээ. За урилга хүлээж авч оролцсонд баярлалаа даваа захирлаа. Тэгэд энэ Монголын төлбөрийн системтэй холбоотой ер нь бол яг хүмүүсийн нүдэнд харагддаггүй хоёул яг юм бэкэнд явдаг ер нь бүх зүйлсийг л гой сонирхолтой ярилцлаа гэж бодож байна. Тэгээд ирээдүйд ч гэсэн бас энэ крипто карт гэдэг зүйл бас тийм бүтээгдэхүүн гарч ирэх гэхээр бас миний хувьд их сонирхолтой татж байна. Ялангуяа монголчууд бас энэ coinтэй холбоотой бас тэдрийг educate хийх бас нэлээд олон чаленжууд бас байх шиг байна тий. Тэгээд урилга авч оролцсонд баярлалаа даваа захирлаа. Тэгээд маш гоё яриаг өрнүүлээ гэж бодож байна. За баярлалаа намайг бас нэвтрүүлэгт урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд та бүхний цаашдаа ажилд нь өндөр амжилт хүсье. За би бас тэгээд даваа захирлалтай холбоотой контактуудыг бас Bonom байгууллагын мэдээллийг бас description-д оруулчих. Тэгээ та бүхэн тэндээс бас илүү нарийн дэлгэрэнгүй мэдээллийг аваа. Ялангуяа Bonom компани хувьд болохоор ер нь байгууллагуудад өрсөлдөх биш, хамтарч ажиллая гэдэг зорилгыг л ер нь урдаа барьж байгаа. Тэгээд маш олон дэлхийн томоохон төлбөрийн системүүд болон олон ер нь гадаадд ашиглаж болох тийм шийдлүүдийг ер нь Монголд оруулж ирж байгаа. Тэгээд тэрнтэй та бүхэн нэлээсэн харилцаарай гэж хүсэж байна. За баярлалаа.